Хавдар судлалын үндэсний төв амьд донороос илэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн оноос дурангийн аргаар амжилттай нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй хагалгаа хийгдлээ. Манай улсад 1996 онд анх эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд энэ төрлийн хагалгаа нь нарийн мэдлэг, ур чадварыг шаарддаг байна. Тэгвэл донороос эргэтэн шилжүүлэхтэй холбоотой зарим тоо мэдээллийг дэлгэцээр хүргэе. За улсын хэмжээнд өнөөдрийн хүртэлх хугацаанд 1000 гаруй хүнд донороос эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийжээ. Эдгээр хагалгааны 90% нь амьд донороос эргэтэн шилжүүлэн суулгасан бол 10% нь тархины үхэлтэй донор байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 5 эрүүл мэндийн байгууллага энэ төрлийн хагалгааг хийж байна. За тухайлбал өнгөрсөн онд амьд донороос эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааг улсын 1-р төв эмнэлэг 110 удаа, Хавдар судлалын үндэсний төв 58 удаа, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 2 удаа, за цэргийн төв эмнэлэг 5 удаа хийсэн бол улсын 2-р төв эмнэлэг 5 удаа тус хийсэн байна. Харин тархины үхэлтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаа өнгөрсөн онд огт хийгдэг байна. Угтаа тархины үхэлтэй донор нь 5 хүний амийг авардаг төдийгүй хөдөлмөрийн чадвараа алдсан 10 гаруй хүнд нийт хэрэгцээ тусламжийг үзүүлж чаддаг байна. Тухайлбал эрүүл мэндийн хөгжлийн төвийн эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 оноос хойш 200 гаруй донорыг илрүүлж 36 тархины үхэлтэй донорын гэр бүлээс зөвшөөрөл авч 75 хүнд амьдрал бэлгэлсэн байна. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн хүртээмжгүй байдал, даатгалын тогтолцооны алдагдал, хуулийн цорхоогоос үүдэн эрүүл мэндийн салбар олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлийг хүртэж байгаа. Гэсэн ч иргэд болоод эрх баригчдын зүгээс эмч мэрэгчлэтнүүдийн ур чадварыг саашаадаг. Үүний нэг жишээ бол өнгөрөх 2025 онд Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэрэгчлэтнүүд амьд донороос илэг шилжүүлэн суулгах хагалгааг дурангийн аргаар хийх эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Улмаар улсын хэмжээнд Хавдар судлалын үндэсний төв улсын 1 болон 2 дугаар төв эмнэлгүүд энэ төрлийн 10 гаруй хагалгааг хийгээд байна. Дэлхийн нийтэд бол амьд донороос эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанд бол хөнөөл багт мэдцэл буюу дурангийн мэдцлийг бол одоо 90 гаруй хувьтай ашигладаг. За Монгол улсын хувьд бол одоо өнгөрсөн жил 2025 оны 2 дугаар сард Хавдар судлалын үндэсний төв дээр одоо анхны илэг шилжүүлэн суулгах хагалгааны донорын дурангийн мэдцэл ашиглан. За Сөүлийг сургуулийн эмслийн баг хамт олонтой манайх хамтын ажиллагааны гэрээ байгуулан зөвшөөрлийн дагуу хамтарч ажиллаад за дээрээс нь үе шаттай сургалтуудыг хийгээд нийтдээ манайх Хавдар судлалын үндэсний төв дээр 9 эргэтэн илэг шилжүүлэн суулгах хагалгааны донорыг дурангийн мэдцлээр амжилттай тэр бэлгэлж байгаа тал илгийг тайрч аваад хүлээж авч байгаа хүндээ нээлттэй аргаар суулгасан баг. Дурангийн аргаар энэ донорт одоо илэг тайрах, илэг нийгэм эс засал маань бол хийгдснээр маш том ач холбогдолтой. Энэ юунд ач холбогдолтой вэ гэхээр тухайн донорт маань бол амьдралын чанарт ийм нөлөөлдөг. Нэгээсэндээ одоо бид нар төсний одоо жишээ нь цус авах мэдслийг өмнө нь бол нээлттэй хийдэг байсан бол одоо бол бүгдийн нийт бол дурангийн аргаар хийгдэг ижилхэн энэ маань өвчтөндөө илүү ээлтэй, завир багтай, шархны эдгэрэл маш хурдан явагддаг юм онцлогтой байгаа. Ялангуяа донорын амьдралын чанарыг дээшлүүлэн амьдралын одоо чанарыг хүнд амьдрал бэлгэлээд тухайн одоо хүний маань амьдралын чанар буурахгүй мөн эмнэлгийн тусламж үйлчлэгийн маань бол эрүүл мэндийн бол буурахгүй байх онцлогтой байдаг. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд зогсон байдалд ороод байсан тархины үхэлтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ энэ оноос сэргэж эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн хагалгааг тархины үхэлтэй донороос хийхийг зөвлөдөг. Улмаар хөгжингүй улс орнууд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнийхээ 70-90%-ийг тархины үхэлтэй донороос хийдэг байна. Харин манай улсад эсэргээрээ буюу 10%-ийг нь тархины үхэлтэй донороос хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар л гэхэд 1000 гаруй хүн донорын хүлээлгийн жагсаалтад байгаа ч донор олдохгүй улмаас амиа алдах тохиолдлууд гарч байна. Өвчин хэнийг ч ялгалгүй, нас хүс харгалзалгүй тохиолдож болох тул хиндэж донорын хэрэгцээ гарахыг үгүйсэхгүй. Ийм дуг асуудлыг иргэд олон нийт зөвөр ойлгох хэрэгтэй гэдгийг эмч мэрэгчлэтнүүд онцоллоо. За яг амьгууд донорын хүлээгч жагсаалтанд илэг болон бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай иргэд бол өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэд байгаа. Тэгэхдээ бид нар одоо эхний үйлдвэрлэлд урьдчилсан байдлаар ингээд шүүхэд бол нийт 90 гаруй тохиолдол нь бол нас орчоод байгаа харамсалтай тохиолдол байгаа. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хүлээгч жагсаалтанд байгаа хүмүүс маань нөгөө талд маш энэ хүнд ийм нөхцөл байдалд хүлээждэг. Ялангуяа илгэний дутагдaltaй, илгэний цирроз, хавдартай, бүүрний дутагдaltaй тийм үү? Одоо би энэ ногоо ирээн болцсон юм төвхтэй маш олон хүмүүс маань өнөө маргаашаал ингэ хүлээж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр маш хүнд онцтой юм хүмүүс байгаа учраас амь ирсэж байгаа тохиолдлууд бол төдий хэмжээний маш олон байгаа. Тэгэхээр
монголчуудыгаа нэг ч гэсэн одоо гэр бүлийг одоо элэг бүтэн байлгахын төлөө л одоо бид хичээж ажиллаж байгаа шүү. Та бүхэн ч гэсэн биднийг зөвөр ойлгож одоо монголчууд бас элэг бүтэн монголчууд маань нэг нэгэнд амьдрал бэлгэлж хичээл гэж хүсэж байгаа юм да. Хэдийгээр эрүүл мэндийн салбарын алдагдлыг нөхөх эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эргэтэн эдис шилжүүлэн суулгах тухай хууль эрх зүйн орчныг шинжилэхээр холбогдох байгууллагуудаас ажиллаж байгаа ч зарим төрлийн асуудлууд эмч мэрэгчлэнүүдэд томоохон дарамтыг үзүүлсээр байна. Эм тариа дутагдaltaй байна. Дадлын санхүүжилтийн асуудлууд дутагдaltaй байна. За тэгээд эднэрийг ашиглая гэхээр одоо мэрэгчсэн одоо нарийн мэрэгжил эзэмших төр боломжууд бас жоохон хязгаарлагдмал байна. Гадаад орн руу явж суралцдаг том хөтөлбөрүүд бас одоо байхгүй байна. За дээрэс нь энэ дотооддоо энэ үйл ажиллагаануудыг хэвийн хэмжээнд явуулахад хүртэл одоо маш их доголдолууд үүсэж шít. Танагдах өрөмжүүдийн дутагдaltaй байна. Одоо манайд бол 2018 онд анх авсан багаж танагдах өрөмжөөр яг өнөөдрийн байдлаар хагалгаа хийж байна. Тэгэхээр 8 жил нэг багажийг ашиглаж байна гэсэн үг. Эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь нарийн мэдлэг ур чадварыг эмч мэрэгчлэнүүдээс шаарддаг бөгөөд өнөөгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч өөр арга замыг эрэлхийлж буй эрүүл мэндийн салбарынханд зохиох дэмжлэгийг яаралтай үзүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл ганцхан хүний амнаас эрүүл мэндээс гадна гадагшаа урсгах валютын урсгалыг дотооддоо үлдээж эдийн засагт хүртэл томоохон нөлөөг авчирдаг гэдгийг эмч хэллээ.